би жоохон бахта айгүйх цодон идэх хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл би маш их ууртай хүүхэд байсан байна гэсэн. Эмоцуудыг мэдэрнэ. Уур, гомдол, бухимдал, айдас. Энийгээ бид нэр хаашаа хийхээ мэдэхгүй гэсэн. Тэрийгээ би эмчлээгүй, ойлгоогүй, насанд хүрчлээ гэж бод. Тэгээ нөгөө нэг уур маань арилаагүй. Насанд хүрсэн ч гэсэн зодон зохион хийдэг. Аригтаар суудаг. Яагаад гэвэл тэр мэдрэмжүүдтэй би харьцах хэрэгсэл байхгүй байна гэсэн. Хамгийн чухал хэрэгслүүдийнх нь нэг нь травмаг хүн нэг ширхэгч байхгүй. Тэгэхээр бид нар одоо энэ травмаг яах хэвээр юм. Травмаг хооллно гэж байдаг. Хин нэг нь намайг маш эмзэг байх үед маань айгу итгэл үнэмшилтэй хүн маань намайг чирхийллээ гэж бод. Яг ямар төрлийн травма үүсэх вэ гэхээр тэр хүүхэд malevolence гэдэг зүйлтэй нүүр тулна гэсэн. Хорон муу, зүтгэрлэг, тиймэрхүү зүйлтэй хорвоод шууд нүүр тулж ийн гэсэн. Ерөнхийдөө травма хаанаас үүсдэг вэ гэхээр философийн хувьд бол чөтгөртэй нүүр тулсны үр дүнд травма үүсдэг. Би насанд хүрсэн хүн. Хүүхдээс би оюун санаа, тактик, стратегиэрээ, хүч чадлаараа хамаагүй илүү байгаа. Энийгээ би ашиглаад тэр хүүхдийн эмзэг байдлыг нь ашиглаж хүчрхийлнэ гэдэг бол маш чөтгөрлөг зүйл тийм ээ. Хорвоо ийм чөтгөрлөг юм байна гэдгийг олж мэдж байна гэсэн үг тэр хүүхд. Шалтгаан нь юу вэ? Утга учир нь юу вэ? Одоо яах вэ гэдэг асуулт байгаа байхгүй. Тэр сөрөг талууд дээр нь хит зөвхөн тэрэн дээр төвлөрөх юм бол хохирогч болж өөрж байгаа. Та өөрт байгаа сонголт хийх хүч чадлаа травма руу өгчөж гинэ гэсэн үг. Тэгэхээр яах вэ? Одоо чинь би за тэгж хүчирхийлүүлсэн байлаа гэж бодъё хин нэгэнд. Тэгээ энийг би зүтгэртэй нүүр тулсан болсон гэдэг иймэрхүү үгийн санч надад байхгүй шүү дээ тухайн үед бол. Цэвэр мэдрэмжээр явж байгаа шүү дээ. Жохон хүүхэд айдас мэдрэн, гомдол мэдрэн, уур мэдрэн, цэвэр мэдрэмжээр явж байгаа. Тэр гомдол, айдас, уур юуг үүсгдэг вэ гэхээр за одоо жишээ нь би жоохон бахта айгүйх цодон идэх хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл би маш их ууртай хүүхэд байсан байна гэсэн. Чөтгөрлөг зүйлтэй хүн нүүр туллаа. Эмоцуудыг мэдэрнэ. Уур, гомдол, бухимдал, айдас, иймэрхүү сөрөг мэдрэмжүүдийг мэдэрнэ. Энийгээ бид нэр хаашаа хийхээ мэдэхгүй гэсэн үг. Хаашаа хийхээ мэдэхгүй хүн ихэвчлэн буруу зүйл рүүгээ хийнэ гэсэн үг. Энд тэнд хэрэг төвөг тарина. Тэрийгээ би эмчлээгүй ч үгүй юм уу, ухаараагүй ч үгүй юм уу, ойлгоогүй насанд хүрчлээ гэж бод. Тэгээ нөгөө нэг уур маань арилаагүй. Насанд хүрсэн ч гэсэн зодон зохион хийдэг. Аригтаар суудаг. Яагаад гэвэл тэр мэдрэмжүүдтэй би харьцах хэрэгсэл байхгүй байна гэсэн үг. Шаардлагатай зүйл нэг юм бол үгийн баялгаа хөгжүүлэх. Юун дээр төвлөрөхөө сонгох. Би хохирогч гэдэг дээр нь төвлөрөх үү эсвэл өөрийн хувь тавилангаа өөрийн гарт авч чаддаг хүн гэдэг тодорхойлолтон дээр төвлөрөх үү?